За ингээд удахгүй үзэх хамгийн awkward бичлэгтэй тавтай мөрөл. Би 70 миний би энэ эдүү цагийг эхлүүлэх гээд бараг сүүлийн бүтэн жил эргэлзэж явсан. Тэгээ эхлүүлж чадаагүй юм. Тэг явсаар байгаа өдий өрлөө. Тэгээд яагаад одоо эхэлж байгаа вэ гэхээр сурагчдын амралтай холбогдуулан одоо над дугаа 3-7 хоног ашиглаад үсэгтэй нэг амир хийцгүй шүү дээ. Яг энэ 3-7 хоног ашиглаад YouTube сувгаа эхлүүлэх гэж бодсон. Ямар ч байсан нэг эхэлсэн байхад тэгээд болчихтой шүү дээ. За тэгэхээр энэ сувгийг эхлүүлсэн хамгийн гол шалтгаан юу вэ гэхээр би саяхан манай нэг найз надад ярьсан юм л да. Одоо үед ингээд гоё амьдрахад, амжилтанд хүрэхэд ямар нэгэн зүйлийг болгоход заавал мөнгөтэй байх хэрэгтэй. Заавал танил тал байх хэрэгтэй. Үгүй бол чи хаан зүг чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээ би тэрийг сонсоод миний философч болохоор шал эсрэг тал руу өгөхгүй юм. Хүн хичээж лээвэл нэг юм хүч таарна гэх. Би тэгээ өөрийнхөө философиг нотлох гээд энэ YouTube сувг хэлсэн гэх юм уу. Тэгээд онцлог тал нь юу гэхээр би YouTube руу ороод хүмүүсийн ингээд инспирэшн өгдөг бичлэг үзэхээр дандаа аль хэдийн амжилтанд хүрсэн хүмүүс яаж хүрснээ ингээд дээрээс доошоо хүмүүс хандаж ярьж байгаа юм шиг санагддаг байсан болохоор би өөрөө магадгүй тийм хамгийн доод цэгээс эхлээд яаж дээшээгээ матж байгаа өөрөө журныг эхлэе гэж бодсон гэх юм уу та. За ямар ч гэсэн ингэж эхэлчлээ. Тэгээд намайг дэмжиж өгч чинь баярлалаа.